Ердөө 3-7 хоногийн дараа бид эх 4 жилд Монгол орон нийгмийн цааш нь авч өөрөөр авилга хээлах бол офшор данснаас салгаж чад хүмүүсийг сонгоно. Эсвэл сонгохгүй хуучуулаа эргэн заална. Гэхдээ өнгөрсөн 26 жилийн хугацаанд бид энэ хуучуул Монгол орныг өөрчилж өөдөнд очиж чадахгүй гэдгийг хангалттай харсан. Хуучуул гэгдээд байгаа энэ эрхмүүдийг бид 1990 оноос хойш толгой дээрээ залж ирлээ. Харин одоо та бүхэнд нэг зургийг үзүүлье. Энэ бол Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубайхот 1990 онд ямар шүү хоосон цөл байсан. Харин одоо ямар хөө хөгжин дэгдсэн хот болсон тухай мар харахгүй баримт. Бид яг нэг цаг хугацаанаас эхэлсэн хэрнээ дайн байлдаантай Сирийн зам, дайн дажингүй хинтэд Гарамгаа Баатарын барьсан замыг шоолон хинээлдэж сууцгаана. Эднийг сонгож болохгүй ихний шалтгаан энэ юм. Одоо үндсэн шалтгааныг нэг тод жишээгээр тайлбарлая. Амар сайхан алтан гэрэлгэгч аккаунтаа Facebook хэрэглэгч нэгэн постод оруулснаар 1970-ад оны үед дархан цаастай газрын янгрын сүрэг үр төлөө өгөхгүй нэг л өсөлт муутай болчих гинэ. Эрдэмтэд учрыг нь олдоггүй. Гэтэл нутгийн нэг өгшин анчин хамгийн том данхар технологиг нь буудаж ялаад бөөн хэрэг мандаагаад шоронд оржээ. Гайхалтай дараа жилээс нь янгрын сүрэг маш их төлөж эхэлсэн гэнэ. Учир юу вэ хэмээвээс хээлтүүлэх чадваргүй хөгшин данхгар технүүд нь хий хоосон данхалзаж залуу технүүдэд айлгаж өгөөд өсөлт үржилтэд зогсоочход байсныг хашир анчин мэдээд агнаж устгахснаар тэхийн сүрэг аврагдсан байна. Та бүхэн ойлгосон байхаа гэж найдана. Манай Монголын улс төр яг энэ шиг ямар ч чадваргүй чалахгүй болсон хэдэн хөгшин технүүдээс болоод нэг он жил нэг гараанаас эхэлсэн улс орнуудаас хагас 100 жилээр хоцроод байгаа. Тамин бодоорой доо. Та бид чинь 4 жилд ганцхан удаа л засгийн эрхэнд гардаг юм шүү дээ. Хөгшин технүүдийг зайлуулж залуу технүүдэд сонгох уу юу гэдэг чинь таны үзэгний зүрт байна гэсэн үг юм. Бод сонг улс орноо зөв зам дээр гаргах нь танаас л таны үзэгний үзүүрээс л шалтгаална.